Сэриглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татам даруухан тунх Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн дүүрч байна атгачин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй хүүхдүүд хайж олноо бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн хүүхдүүд байна Мохтох За үлгэр болтол юу их хөө хоёлаа Чи даалгавраа хийчихсэн юм уу мөнхөө? хийзэн Нэрээ ингээд чи комик ном хийж байгаа гэсэн үү? тийш нэрээ уншиж үзэх үү Тэгээл дээ. За хамгийн сүлд чинь яаж дуслаад роботууд химэл оюун ухаантай болсноос хойш их дэлхийг эзлэн төрөмгийлж хэлжээ. Анти дороор нь маш том буу гаргаж ирээд сүүлчийн эсэргүүцэгчд маш хэцүү болоод дороо таасан буугаар буудаад л байж гин хамгаалалт булангаасаа эвдэрч эхэлж гин сүүлчийн эсэргүүцэгчд яах учраа олохгүй бүр хэцүү байдалд орж эхэлж гин тэгсэн чинь гинэт мөнх босож ирснэ миний жижигхэн найзтай мэдлээрэ гиснэ хоёр том даалзран буу гаргаж ирээд цэнэглэж эхэлдэг Бүгдээрээ эвтэй найртай байж болохгүй гэж юу? Гэж гинэ. Оо тунхаа үгүй ээ мөнх мастер будаа болох гэж ахт чинь дээ тэгснэ мөнх мастрын буу бүрэн цэнэглэгдээд буудсан чинь Зүгээр л цачаада бичгүүд гарч ирж гинэ. оо тунхаа Байж ил да. Гой болж ахт чинь. ай сүртэй баймаар байхад чинь дээ за тэгээд мөнх мастер гинэт агаарт хөөрж эхэлжээ шууд зэвсгээ өргөн ниснэ Дороо нэг тэрч гинэ. үгүй доороор лу давталж гинэ яг тулж ирээд будах гэсэн чинь Тэгтэл гинэт инхийн цагаан тагта нисээд гараад ирж гинэ. Дороо мөнх мастер хоёрын тагтааг харснаа цэнэглэж сумаа зогсоожээ. Инхийн цагаан тагта түүний сэтгэлийг бүлээзүүлжээ. Дороо нь хэдий дэлхийг эзлэх зорилготой байсан ч сэтгэл нь зөөлрөн инх тайвныг зарлажээ. оо таны зогоолыг маань айгүй зөөлөн зохиол болгочих юм Хөөрхөн байгаа эцтэй. за дараа л зохиолоо үргэлжлүүлгээс Тэгдээ мөнхөө. Миний тус хэрэг болвол хэлж агаарай. За манайха юу хийцгээж байна да? Оо, миний комик номыг тунх зохиолыг нь өөрчлөөд би энд зохиол аврах гэж боо юм боллоо шүү дээ. Аа тийм. Миний талаар хийсэн зохиол те? Харин
Тунх чамайг бүр бамбарууш болгоцсон шүү. Үгүй. Тэр чинь хөөрхөн байсан штэ. Ямар бамбарууш болгосон юм? Энийг хардаа. Ваа! Ямар хөөрхий бэ? Манай басар юу гэдэг вүлээ? Бамбочи, чамбочи, бамбочи. За, Арвааха, энэ удаа ямар үлгэрээр аялах вэ? За, ах нь харин бодож ил байна. Та хэд маань ямар үлгэрээр аялмаар байна? Ямар ч байсан болно. Бүх үлгэр гоё. Яа, тэгвэл гоё. Монгол ардын үлгэрээр аялах уу? За тэгье. Ах нь харъя. За та нар маань буг тэмээ 2 гээд үлгэрээр аялцгаах уу? Хоо, тэгье. Окей. Yes. Доророо маань аялахгүй аа. Яагаад? Тоглосон юм уу? Хамт аялцгаа. Яа, яаж байгаа та? Хүн айлгаад. Арвааха, Яасан миний дөө? тунх дороороо бид гурав үлгэрийг чинь уншиж болох уу? За, сайн байна. Унших дасгалаа хийх гэж байгаа юм уу те? Нэрээ тийм юм байна шүү. Үлгэрээ уншаад уншлагын дасгалаа хийчихнэ. Тэгээд үлгэрээрээ аялчих нь гоё доо. Ёстой сайн байна. За, үлгэрээ унш та. Эрт үрд цагт тэмээ одоогийн бугынх шиг 12 салаа эвэртэй байсан ажээ. Бас өтгөн болоод урд сайхан сүултээ байж гин. Харин тэр цагт буг эвэргүй мухар мулцсан адуу сүүлгүй шахам годон шодон байсан юмсанжээ. Иймд тэмээ сүрлэг сайхан эвэртэйдэн их л биеэн том эврээрэн ямагт гайхуулан хөөрөлгөдөг байж гинэ. Тэмээ нэг өдөр ус уухаар нуурын хөвөөнд ирээд уухаасаа илүү усан тусан дүрсээ олж үзээд сүр жавхлангаа их л багтан хараад зогсож байжээ. Тэгтэл энэ үеэр ойгоос буг гарч ирээд толгой бүхийлхэн мэгсгийн гунигтайгаар ийм хэлж гинэ. Өнөө өдөш би айн амьтдын чуулганд айлчлан очих учиртай билээ. Ийм муухай мүлчгэр дуухтай яаж очих вүлээ дээ? Ядаж нэг цагийн төдийч болов чиний шиг ийм сайхан ивэртэй явж үзгсэн. Тэмээ чи өршөөж өнөөдөр надад иврээ төрөгөөч. Маргааш чамайг ус уухаар энд ирэхэд чинь би иврийг чинь авчирч өгөмц гэж гуйж гинэ. Тэмээ бугыг үзвэл үнэхээр өрөвдмөр сүр үзэмжгүй харагдсан тул эврээ мулталж өгөөд ус уухаар ирэхэд минь заавал авчирч өгөөрэй гэж захив. Сүрлэг сайхан чимэглэл болсон эврийг нь шүүрч аваад буг ойдон орчихв. Замд нь морь дайралцсанд буг хинээс эвэр авснаа хэлж өгчээ. Мар бас нэг гоё сайхан юм олж авах санаатай тэмээнд очиод сүүлийг нь гуйж гинэ. Сайхан сэтгэл тэмээ маань аанаал морины уганд ороод сүүлээ бас сольчихж гинэ. Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр он утсан боловч хөөрхий тэмээ ивэр сүүл хоёрынхон аль альнийг нь олж авч чадсангүй ажээ. Авлагтай амьтадтайгаа уулзаад ивэр сүүл хоёрыг нь эргүүлж өгнө гэж амлсныг нь сануулхад цаадуул нь дооглон инээгээд Тэхийн иврийг тэнгэр тулахаар тэмээний сүүлийг газарт хүрэхээр өгөмц гэж гинэ. Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүрдээ усан дотор ивэргүй мухар муулцсан болсон дүрсээ олж хараад дурн гутаж толгоогоо сэгсэрдэг болсон гэх ба ус хит балгаад энэ тэр уулын орой харж байн үлийн зогсдог нь усан дээр иврийг нь авчирч өгнө гэж амласан бугын болцоог санаад буг иврийг минь авчирч яваа болов уу гэж гордож хардаг учраас тэр гинэ. Бас бугын ивэр жил бүр нэг удаа булгарч ундаг нь тэр ивэр угаас бугад заяасан биш тэмээнээс зайлж авсны учраас тэгдэг гинэ. За, ингээд сайхан аялцгаадаг юм байжээ. Хүй, доророн басрын хоолоогоор яриад байна уу да? Хүй юм өнхөө. Чи цасхны хоолоогоор яриад байна уу да? хүү юу болоод байна?
Хээ! Бидний биеэд солигдчихсан байна уу да? Би шууд ярьж болоод байх юм. Сони юм бэ? Ее, яах вэ хэдүүлээ? За янз юм болох нь дээ. Бараг анги дуусах гэдэг нүгөө юу? Харин юу болоод байна? Энэ хэдэд маань юу тохиолдчих вэ? Басар дороорон хоёр солигдчихж. Цасхан мөн хоёр солигдчихж. Тунх бамбар хоёр солигдчихж. Хэн ингэж сольчих вэ? Энэ үлрэлийн сүүлийн анги дээр хүлээн авч үзээрэй. Баяртай, хайртай шүү. Та тоглох хөргөн хүүхдүүдч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадахыг манай хөргөн супер хүчтэй хүүхдүүд хайж олноо. Гэртүү?